Зөөрсүүд найтал миун баттай юу да. Айтай байна. Өвгөд бид яах вэ? Өртөөлөгчөөр чичлээд байвал тосоод нэг хэрж чадал. Үг өдөөд лавлаад байвал тааруулж нэг чалж чадал сууж байдаг. Үүнийг айтай гэх үү? Ёртой гэх үү? Тухтай гэх үү? Дүүвэнтэн гэх үү? Хэм мэдлээд. Өвгөд бид өмнө нь юу гэж хэлчихлаа. Ёдрууд минь яагаад оноо төрчихв? Ямар учиг дээр? Ямар химийн сүлэлдэлдгээ? Ямар тохиолын огтлолцол дээр төрчихсөн гэдэл олон үг хутсан билүү гэд. Маа. Аль нь тийм юм? Олон үг нь юм уу, хутсан нь юм уу? Олон уучгаа огтлолцол амт төрсөн бүгдээрээ. Өвгөд бидний өгүүлсний ард дээр над өртөөлөгчий ч нараас өвгөд бидэн лөө ноцсон. Өвгөд бидний үгийг мушигсан. Өвгөд бидний үгийг түнхсэн гэх гурван учиг лавлсан үг байна уу да? Бид түрүүн буултын өмнөх нь лавлаж шалгалаа. Та буурдуудын үгийг бол мушгиж тодолж яасан улсууд алгаа. За шурамсан барыг мөн ордож байгаа улсуудыг л их гойжсан болтой. Ихэнтэй ч гэжтэй нэг гоёрлоор гэдлээ. Өвгөд бид ууг нь дараалж үг хэлчих гээд байгаа найл болох та ёдруудаас давж та ёдруудаас хайлж өвгөд бидэн лөө ноцож артсан үрс байна уу нэг харах гээд байгаа юм. Ноцоод байвал ямар өчгөр, ямар үндэслэлээр, ямар шалтгаанаар ийг мэдэх гээд байгаа юм. Өвгөд бидний үгийг мөшгөөд түнхчөөд байгаа үрс байвал хэр хэмжээнд ухаж байгаа юм, хэр хэмжээнд арыг нь харах гэж хичээж байгааг нь ажих гээд байгаа юм. Өвгөд бидний үгийг хөөргөж хоосон өргөлгүйгээр ямар өчгөр санал нийлж байгааг нь, ямар өчгөр өвгөд бидний үгийг өргөж байгааг нь бас таних байж, тандж байж энэ зам нартын өрсүүдийнх нь харааны цараа хариуцсан бид ухааны сүвч үчхийг харах оюуныг нь тандах гээд байгаа санаатай юм зайлуул да. Түүнээс биш өвгөд бид ямар хийс үнстэн мундсан биш тэ. Гагцаар хоосон чалчаад ч яла. Гагцаар хоосон үглээ та ёдруудын замб нартынх нь туулал юуных нь амьдралынх нь алтан хормоос нь хугаслаад ч бас яалаа да төвөгцөөш. Гэхдээ урт дурандаа дурлаад л ухааныхаа савнд тосоод л нэмэр болгож дэм болгож л авч чадаж байгаа бол одоо өвгөд бидний ингэж өглөд суусны хэрэг гарч л байгаа нь тэр байлгүй дээ зайлуул да.
байна уу доо ёдруудаа. байна. Олон буурлууд олон яриа айлцсан байгаа. Мэдээж та буурлуудын маань айлтгал тэр олон түмний тосож байгаа бодлын цараад нэгэнтээ үнцэг болж нэгэн талаас нь харж бодож болох юм байна. Иймиг сэтгэлдээ тээж болох юм байна. Иймиг алдаараа үлдэж болох юм байна гэдэг салаа боломжийг ингээ олгож байна гэж бодож байгаа. Салаалуулаад явчихсан уу? Үр чинийг овооныг сүртэй үг хэлээд байна гэсэн төгсгөл дээр нь бүр салаалуулаа сарниулаад явчихлаа ёдор минь. Өвгөд бид харин салаалуулах биш сарниулах биш харин аль болох учир зүгээр нь зүү тогтлоор нь өглөөргаар нь хэлчих юу гэх санаатай л хідэн үг чилчээд байгаа юм. Энэ хөх Монголдон оноо төрчихсөн юм бол азтайч тэр биз ачаатайч тэр биз золтойч тэр биз зүтгэлийн нэхэлтэйч тэр биз ёдрууд минь. Оноогоо төрүүлчихлээ. Оноод унчихлаа. Алдтан хэмээн агсчихлаа. Аргаар үлдэх боломж нь бүрдчихлээ. Энэ бол та ёдруудад цутгаж байгаа учиг болохоос та ёдруудыг өвгөд бид үргэлжлүүлээд бодоод ийм үчигт оноогдоод ийм үчигт унчихсан юм бол тосуул бид яах вэ? Тосууд яах вэ гэдгийг багхан боловч тунгаагаас балчирч болов ухаасаа гэж сансан юм өөг нь. Яах вэ та ёдрууд? Гагц өвгөд бидний амнаас биш дуулжил байсан байлгүй. Хэн юу сурах нь сонирн бишээ. Хэн юу өгүүлэх нь гол бишээ. Хэн тосож хэдий хэмжээнд өөртөө нааж хэдий хэмжээнд үйлдэлдээ суулгаж хэдий хэмжээнд өвгөд гих өндөр дээдийн өртөөлөгч нараас өгөр улаачдаар дамнуулж өгсөн чигийг өөрийн алдтаа, өөрийн амьдралдаа, өөрийн ах хуйдаа, өөрийн алхахтаа, өөрийн амьсгалдаа хэрхэн шингээж байна вэ гэдгийг л гол нь тунгаагаасаа гисэндээ л та ёдруудыг яах гээд өвгөд бид дараалаж олон үг чилчих гээд байгааг тунгааснаа гээд тандаснаа гээд тааснаа гээд лавлаад байгаа нь тэр юм аа. Би тааснаа хэлье. Юу гэв? Би тааж бодсноо хэлье. Одоо хэлж яахгүй бид хэлчихлээ юм. Наадхыг чинь ёдор минь цөөрэ гэдэг юм. Цөөрэг эхлүүлэх уулгамж гэдэг юм. Уулгамж биш уухайлагч баймаар ёдрууд минь. За Өрөөлийн үгийг аятай таатай гэд тосох яах вэ нэг хэрэг. Өндөр дээдүүд үг хэллээ гэд баясах өөр хэрэг. Үнэн үг айдлаа гэд бичрэгч бас өөр хэрэг. Гэхдээ тэгэх хэрэгцээ нь юу? Тэгэх шаардлага нь юу? Биширч байгаа юм бол бичүүлэх хэрэгтэй. Баясаж байгаа юм бол боджуулах хэрэгтэй. Уулгамжилж байгаа юм бол уухайлах хэрэгтэй. Түүнээс биш. Чиний та ёдруудын өгөр улаачи минь өвгөд бидний минь химжээтэй илээх хугацаа ямар хязгааргүйдэн ингээ суугаа юу. Хэл хүүг нь олдчиход чалж хам нь багдчихад бид ингээ суугаа юу. Юу гэв? Урдаа өртөөлөгч гард сонсон нэг өөр нь болохоор өмшгөл
мөшгөж дөнгөснөө хичээ тэгээд асуулт асуусан. За юу юм? Амар минь байна уу онгод биз өртөөлөн гаргаж би тэнгэр мөн Дуулдаггүй өдөр минь. Дөмгөн дуураатга. Онгод дэдэс таныхаа ярианаас Тэнгэр Монгол газар сувгийнхаа өртөөсөн энэхүү дугаараас мөхс би юу ухаарч ойлгосноо өөрийн тунгаас онгод дэдэс өртөөлөгч болон сонсогч та бүхэнтэй хуваалцъя. Хүүхд толготон бидний өвөг дэдэс эрт цагт үеэс ус агаар газар шорооныхоо үн цэнийг ухаглан манаж хямгадаж хамгаалж ирсэн ахын соёлтой. Мөнхөө энэ хүү соёлыг зохион байгуулах сэтгэлгээтэй бодлын цараатай соёлыг бүтээх оюунтай. Энэхүү өв их ухаан өвөг дээдсийнхээ нүр их хөдөлмөрийн ачаар үдид үрс бид нар нь амьдрах газар шороо ундаалах ус амьсгалах агаартай билээ. Өнгөрсөнд байгаль их дэлхийгээ хамгаалж манаж ирсэн энэхүү үйл нь одоо цагт хүмүүн бидэнд тохиогдсон үргэлжлүүлэх үйл болон ирсэн гэж ухнаа. Үрс бидэн яах гэж Монгол улсад өвөг дээдсийнхээ үргэлжлэл болон онож төрсөн бэ гэвэл Монгол өв соёл ухаанаар хэрхэн байгаль ихтэйгээ зохицон амьдрах вэ гэдгийг бусад удамд улсад өрнүүдэд жишээлж дэлхийн нийт даяар инх хамгаалан авчирч мөнгө хоршихыг тэтгэн хэмээн сэтгэн. Энэ нь хүүхд толгойд өрс бидний бусад улсыг, бусад үндэстнийг оройлох нэгэн заяа боломж билээ. Үүнийг хүмүүн бусдад өртөөлөн таниулан ойлгуулж нэгтгэхийн төлөө сэтгэх боломжийг нь тэлж бодох тухайг нь олгож тунгааж оюуныг нь хөглөн. Юун дөрөнд чанд манах 3 эрдмийн үн цэнийг таниулан түгээхийн тулд агсуулах мэдээлэл сайтар түгээж өөрийн гэр бүл удам хүрээллээсээ эхлэн жишгэлэн засаж эхэлнэ. Яг л бие засаад гэрээ засаад төрөө зас гэж сургаал өглөгөө адил. Тохиогдсон үйл цуцлагдсан хин агсуулсан мэдээлэл болох нь гурван суурьнд нь нөлөөлж хэрэгцээ шаардлагыг нь таниулах юм болов уу? Хэрхэн энэ гурван суурьд нь болоод байна? Тэгээ мэдээлэл нь адил бид бусдын хэн болон тохиогдсон үйлд хэрхэн нөлөөлөх вэ? Чадамжид 3, 7 бие гэж юу вэ? Гэх мэт олон асуултуудад толгой минь эргэлдэж байна. Дагаж бодох гээд хойноос тань мөлхөөд л явна. 2 хаврын өмнөх өөртөөгөө одоогоо харьцуулбал улс их орон их дэлхийдээ боддог болж тэгээ бодон сэтгэх цараа минь их тэлжээ. Онгод дэд өртөөлөгч та бүхэндээ маш их гэлалаа гэсэн. Ямада нэгэн ч гэсэн нэгтгэхэд дүгнээд өөртөө наагаад туулалдаан тусгаад ингээд бичиглэж байна гэдэг чинь ямада наад ёдорч нь болвол хүсвэл өвгөд бидэнд нүүр тулаад үг лавлаад үчиг ухаад суувал аятал юм байна хөөе. За энэ үрийг нь болохоор наран бэлэг гэдэг юм байна. Сонсох байхаа. Шүрмсэн гэд байсан. Өдөө дэнэ шүрмс алгуу ёдор чамд. За наран бэлэг гэнэ. Би таньдаг үрчээ сургаа юу. За тэгэж нэг аман дээр нь гарч ирчих гээдэл. өөрөөгөө өргөж ярил одоо манай бүлэгмийн залуу байгаамаа. Хөдлөөд ирэх боломж нь байна одоо. За нэг ас холын Америк гэдэг улсанд байгаа өрөөгөө. Монголдо ирэхээр нь хөдлөөд ирээ. Аятаа байна хөөе. Ямада. Үр чи чинь яадаг юм. Нэг бүлийг засаж байдаг ёдор юм уу? Аль чадхаараа тэгээд өгүүлж байдаг юм уу? Үр чамайг нэг багхан өргөчхөөр л белуураад явчих шимцтэй ёдор шүүхгүй. За хэлэх гээд байсан нь өвгөд бид олон үгээр чилсныг наад ёдор хэдхэн өгүүлбэрээр нэгтгэхэ тавьсанд нь таатай байна хөөе. Тэгэхэр хэрвзээ та нарт өгж байгаа учхууд нь оноогдсон үчхэн тийм байгаа юм бол өөрсдийнх нь
голомтын хэрхэн сүнсээ хөгжүүлсэн хэрхэн сүнсээ эцгээрэн ихэхээрэн өвгдөөрөн өтгсөөрөн хөтлүүлснээс эхлээд хэрхэн харилцаан дундаа алдынхаа сүнсийг тэтгэж амин сүнсээ хөгжүүлсэн хэрхэн тууллаараа өөрөө өөрийнхөө өнөөдрийг бүтээсэн гэдгээс шалтгаалж хамаарж ёдруудынх нь тусаж наах тусгаж үйлдэх таньж барах тайлж дийлэх нь ялгамжтай байгаад байна хуухайнуудаа. Хүмүүнд заавал хөх толботон Монгол гэдэж байх юм байхгүй. Хүмүүн бол хүмүүн, хөх тэнгэрийн дор унсан л бол унсан, хөрсдөд хөлхөж байгаа бол хөлхөж байгаа. Гэхдээ арай илүү химийн цутгалсан, арай илүү боломжийг атгуулсан хөх толботон гэдэл арай нэг онцгойлж дурдаад байгаа болохоос ёдрууд минь энэ онцгойлоод байгаа үчхэн тусаад барахгүй бол онцгой рэдэл явчих байх та яанда хүй. Хүмүүнд тэгээд хөх тэнгэрээс нь хөрсдөд унгаахтаа өгсөн өчгүүд байсан бол хүмүүн өөрөө бүтээх хүчиг байдаг. Бүтээж барах аваас сургах, өвлүүлэх хүчиг байна. Энэ л эргэлтэн дээр хүмүүн гэдэг яагаад оноо төрчихв, яагаад туулаад явчихв, яагаад өнхөрхтөө юуг үлдээв гэдэг гурван үчхийн энэ гурван үчхийн хэлхэнд л аль нэг нь алдчихгүйхэн шиг тулгалан манаад л явчихвал ёдрууд минь энэ гурван үчхийн тулгын чулуунд нь бадамлах асан, бадамлах гал нь асан дүрлцэх түүдг нь мөнхөд оршоод үргэлжийн бат бүхлөгдөөд явдаг юм ёдруудаа. Үүнийг л хувь нэгний хувьд, алд биедний хувьд жишиглээд барвал удам гэдгийн хувьд үлгэрлээ чадвал улс гэдгийн хувьд ивэд дийлвэл ёдрууд минь түмэн гэдэг нь энэ хязгааргүй мэдхийн энэ чадахын хинэн энэ нь хязгааргүй хэртээр тэр түмнээс нь төрсөн төрн тэр төрөнд нь тэтгэгдсэн тэнгэрээсээ заяагаан тусаж тулсан түмнээсээ суурай авснараа энэ улс чинь үргэлжид орших үчхэн тэнд батчаад байгаа юм ёдруудаа. Байна уу хүй? байна. Ухаж байна уу? Ухаж байна. Ухах гэдэл байна уу? Уулгамжлаад байна уу? Уулглаад байна уу? Уухайлаад байна уу? Өмнөхөө бол өлдөөтэй ухаж байна. Аль өмнөхөө? 10 хаврын өмнөх үү? 10 гаригийн өмнөх үү? 10 гаригийн өмнөхөө. Хэлсэн санах юм уу гэд бид энэ зам нарт гэдэг чинь бодчих боломжит орон зай гэдгээр бусад твийн огтлолцол гэдгээр олон хэмээн цутгалт гэдгээр заавал манах үчигт гэдгээр гэхдээ энэ заавал гэдгийг нь хэн нэгэн нь үндэстэн нь ястан нь жишиглэж харуулах ёстой. Тохоогдсон үндэстэн нь томилогдсон хэмтэн нь барахгүй бол тэгээд илүү зүтгэлтэн нь
илүү эрчмийг эрчлүүлж барж байгаа нь илүү итгэлийн орон зайн дээр бусдыг дагуулж байгаа нь зүтгэлээрээ итгэлээр оройлсноор ирлэгдэж хурцлагдсанаар энэ боломжийг чих чинь аль нэг үндэстэн авчдаг юм ядрууд минь дуулуу. Нөөж байна. Тэр үндэстэн дотор нь гэтэл үндэстэн гэдэг чинь нижгээд хэмтээ алдтангуудаас хүмүүн биетнүүдээс бүрэлдэн тийм үү? Тийм ээ. Хэн нэгэн нь эсвэл аль нэг бүлэн эсвэл аль нэг нийгмэн энэ үчийг таних барснараа л бусдад ишиглэж чадсанараа аархах биш харин чадах хүчийг үүрэх ёстойгоо таньснараа л хүчтэн гэгдэж илээх цаг хугацаанд мөрөө тамгалж эргэх түүхийн нухчаанд алдраа мөрөгдөг юм ядруудаа байна уу боцгор ятар минь Байна. шөрмсөн гэхээр алдар нарийн ахтчихад боцгор гэхээр арай багтчих гад байх юм ядар чинь яа итаа вэз Ширмсараа баймарна. За энэ учраас өрн түрүүнтэй эр хүмүүн гэдэг шөрмөстөн байна уу бэдтэн байна уу эртэн байна уу хуягтан байна уу хурцтан байна уу хамаагүй ямагтаж нүмерлөх үүлэн манах голомтноос гадна унсан заяага цутгсан химээ хамаарсан үндэснээ нүмерлэх хэмжээнд л хариуц хоорон зайгаан тэлж хамраасаа гадагш хараачилж харааныхаа хүрэхгүй газар анирлаж явах ёстой юм ядар минь. Тиймээс шөрмсөн гэдэг нь хэдий хоч төдий боловч үр чамаар жишиглэж өрөөл ирсийг хатгаж байгаа хэрэг юм. Юрдөө үгүүлж байгаа хэлбэр тухлаж байгаа байдлыг нь хараад л зайлуулдаг. Ийм онгод, ийм өвгөд, ийм хуягтан гэж хаа байх юм гэх явган ацаглуулаад аххар бодолдоо автаад суунуу эсвэл хэн нэгэн ямар нэг утгыг хэрэгцээтэй үчхийг өгүүлэх ёстой юм. Тэр хэн нэгэн нь энэ юм байна. Хэн нэгэн нь ямар нэг үйлийг үйлдэж боджуулж үлдээх ёстой юм байна. Тэр нь би юм байна гэж бодхолоос харин шөрмөстний цаадах шөрмөстөн болж эртний цаадах эртэн болно ядруудаа. Тэр өчгөр шөрмсөн бор гэсэн болохоос зүсний чинь борыг гоочилсонгүй. Алдыг чинь нэмэг нээгч ацгалсангүй ядр юм дуулуу. нөөж байна. Түрүүнтэй үүрэг гэж айлцсан болохоор заах нөгөө соёлынхоо үгээр төлөөлөж хэлэхэд суурин соёлын нөлөө ихсэж байгаа. Нөгөө нүүдчин соёл маань хөнөөдөж байгаа. Шалдаг шүү дээ ядр минь. За тэгээд яг хоо Дэлхий ингээд элдэг үг хуцаад бай ядр минь. Үгний арыг бүрэн харчхаад уулганд зангаан ардаа нуучхаад уухаалх дээрээ учхаан таньчихад хүмүүн амаа нээж алдаан хөдлөгдөг юм ядр минь. Ер нь тэгээд ажаад байхнаа 13-ны 6-ад нь алд хөдөлж 3-аас 4-т нь аман хамхаад
бодлоонд тэтгэе сурчвал аяттай байдаг юм. Та ёдруудыг ялангуяа шөрмсөн бүр чамааг яагаад үг лавлах гээд байхад таслалж байна гэдг нь амьдралын хэвшил бол яах вэ? Хэвтрэн солихын хэр дээр л солигдчихж болдог юм. Амьдралын дадал яах вэ? Алдараа их байгальтай тулчхаараа зөгцөж болдог юм. Тиймээс түүгээр шалтгаглаж байна гэдэг нь тархиндаа гацаатан шинж болохоос явдалдаа шалтгатай үг болохоос өөр юу ч бишээ ёдруудаа. Суурин байлаа гэд яах юм? Идшилдэг хүнсний хэрэгцээ, тухалдаг алдын хэрэгцээ, ундаалдаг аршааны хэрэгцээ, уушгилдаг агаарын хэрэгцээ, алхдаг хөрсний хэрэгцээ аль нь байсаар л үсттэй. Тийм ээ. Гэт юу гэж? Суурин байна гэдэг чинь шагналч биш, ялч биш, гавьяач биш. Яах вэ? Ердөө алдын тухыг, алдын амрыг хайсан эрэлхийлсэл учиг болохоос амгалангаа үргэлжлүүлэн хайсаар л байгаа ёдруудчуудээ та нар. Суурин байлаа гэд хайчдаг юм та нар. Дөрвөн ханандаа хашигдаж, дөрлүүлж үүлэн зүтгэж байгаа нэртэй алсын үчгийг аниртах нь битгий хэл ахуугаасаа хэтэрч сэтгэхгүй байдаг шүү дээ та нар. Гэтэл бид яагаад та нарт сургах хэмжээний туулалтай болцоход, бид яагаад та нарыг чичлэх хэмжээний эрхтэй болцоход байна вэ гэхээр өвгөд бид ахуй нугаасаа учхаараа зөгцлөөрөө манхаа манчдаг өргөхөн өргөчгдөг таньхаа мухралчдаг учхаар нь углуургаар нь мэдчихдэг танихгүйгаан өргөлөөрөө тэтгэждэг танихгүйгаан мэдрэмжээрээ таамаглацдаг байсанд л ялгаа нь байна. Одоо ч л ялгаагүй та нарт. За дийлэнхт нь наад суурин гих хэвтрийн хөвшлээрээ ацаглаа шалтгаглаад байгаагаас тэгж шалтгалж ацгалсныхаа хэрээр өөрсдийн бодит мэдрэмж, өөрсдийн тоссон зүн өгсөн зүүдийг үгүйсгээд л улирсан баларсан урдны одоо бид өмнөхөн хардаг өрнөх ирээдүйдэн зорддог гэдэл суургүй хөөрцөглөөд суудалгүй ганхацхаагаад л харагдаад байдаг ёдруудаа. Байна уу? Байна. Ацаглуулаа суухаар яаж байна? Амаан алгадуулж байна уу? Аяттай байна уу? Яас хэлэх гэснээр дундаар нь таслуулсан болохоор миний бодож байгаатай дүүж байна уу гэдээ бас чагнаас унаа. Юу асууя гэсэн. Асуу гэдэл суугаад байгаа юм байлгүй да. Асуугаад гэхээр асуудаг амтай налга. Яг таны дүнцээс ингэж тунгаад байгаа. Бид Дуулдаггүй. Чам. би танаас нэг ингэж сүүлийн үед тунгаагаад байгаа. Одоо би хөгжил холбоотонгууд Монгол хүмүүс энэ дэлхий дээр энэ зам дээр хэрхэн аж төрж амьдрахыг хамгийн илүү мэдэж нээсэн ард түмэн юм байна бид нэр. Тийм болохоор
бусад нэгэн цаг үед хэдэн цаг үед бидний өнөө бидний хүртэл баг бид нар тэрийг таанч өөрсдөө мэдхээ болчоо тэгээд тэрийг ирж хайгаад тэрийг олох юм бол тэр нь бидний өв соёлд өвгдүүдийн сургаал одоо иргэн тойронд бидэнд ингээд шингээд ирсэн. Энийгээ бидний буцаж сэргээж нээж чадах юм бол энэ хүн төрөлхтөнд энэ дэлхий дээр хэрхэн одоо амьдрах, хэрхэн энэчнээ хоорондоо эвтэй найртай амьдрах. Энэ бүгдийг биднээс өв соёлоос одоо олж нээгээд бусад дэлхийд даяар хүмүүс тэрийгэ түгээн дэлгэрүүлээд эвтэй найртай аз жаргалтай сайхан дэлхий дээр амьдрах юм байна гэж бодлоо. эвтэй найртай байна гэвүү. Одоо ачинтай дайнтай байгаа болохоор бид ингэж бодсон. Тэгээд нөгөө суурин гэж байгаа тийм бид нар энэ нөгөө байдал дээр дэлхий дээр хэрхэн амьдрах гэдгээсээ жоохон холжоод бус одоо цагт хүмүүс энэ суурин нэгнээс болоод байна гэж бодоод байгаа юм шиг байна. Гэтэ таны хэлснээс дүнцээ ингээд ухаар бид нар заавал тэр хаана амьдарч байгаадаа биш зүгээр үндсэн бидний өөрсдийн мөн чанар Монгол хүн энэ дэлхий дээр хэрхэн амьдрах хүн төрөлхтөн дэлхий дээр улстайгаа хэрхэн харилцах, амьтдтай хэрхэн харилцах, тэ уулыг хүнддэх бүхэл одоо бодгал энд байгаа дэлхий дээр байгаа болгонтой хэрхэн зөв зохистой аж төрж амьдрах вэ гэдэг энийг ойлгоод цаагаад сэргээж чадах юм бол одоо сэргээх ёстой юм байна гэж бодоо. Тэгээд Ууг нь эдгээрийг л хэлэх гээд л олон өгсөөний өвгүүд үг чалчаад айлдаа сургаад байгаа санаатай. Гэтэл үүнийг яаж хориглож, яаж тосохгүй байна вэ гэхээр хий сүнсний мэддэг гэж юу байх вэ? Ийм хий сүнстэн гэж юу байх вэ? Энэ хэдийнэн өнгөрсөн туулалтан бидний үед ямар хамаа байна? Ийм зүйл өнгөсний, улирсны, баларсны өнөөд хэрэгцээ юу вэ гэх дими хөтлүүлсэн, дөрлүүлсэн өчгөр ядрууд нь өөрсдийнхөө мэдрээд байгаа, сэрээд байгаа сүнснүүд, мэдрээд байгаа зүн тосоод байгаа зүүдүүдийн үгүйсгээд л үүнийг тайлбарлаж тайлж байгаа нь өнөө шинжлээд барсан хэсэг ухаандаа л дөрлүүлчгээд түүнийг үнний туйлайтай шүтчихэд нөгөө талаар нэг үгээр хэлбэл ердөө мөн л тэрл хэмжээнд мухардаж тэрл хэмжээнд хайрцаглагдчихад байгаа болохоор л үүнийг тосож авдах нь багхан таньж дийлдэх нь цөөхөн хүн байгаад байна. Гэтэл яагаад өвгүүд бид итгэлийн орон зайд хэдий хэрийг дагуулснаар хэмжигдээд байна гэд чалчаад байгаа нь ёдрууд минь хүмүүний итгэл үнэмшил гэдэг хамгийн гол зүйлийг байгааг нь байхгүй болгохын тулд энэ итгэл үнэмшлээ байлгаж батжуулахын тулд бодох оюуныг нь завгүй сарниулахын тулд олон хэрэгсэл, олон элдв учхаар та ёдруудыг хөтлөө дөрлөөд байгаа юм. Яах вэ? Нэгэн цагт хідэн үедээ энэ үүх түүхэнд нь энэ хөх толботнууд нь яагаад тэр нэг энэ Монголын чинь амар амгалан химэн өргөгдсөн тэр цагийг үүтгсэн бэ? Үүнийг хадгалж чадсан бэ? Үүнийг хэсэгтэй хугацаанд байлгасан бэ гэхээр ердөө л зохистын тунгийг таниулж барсан юм. Хаа хүртэл итгэл орших юм, хаа хүртэл магдлах юм, айлхан хэсэгт нь эргэлзэх юм, айлхан хэсэгт нь үйлдэж батжуулах юм, айлхан хэсэгт нь үлгэр авч дагах юм, айлхан хэсэгт нь өрөөлийг оройлох ёстой юм гэгчлэн зохистын тунгаа мэддэг байсан юм, мэдүүлж барддаг байсан юм. Энэ цаг үед бол харин зохист гэдгийг нь үгүйсгэж зохист байх ёстойг нь байгаагүй хэмээн итгүүлж зохисгүйг нь харин байх ёстой хэмээн ятгах байснараа та ёдрууд нь энэ Монгол байтугай энэ дэвэн дэлхийгээ дүүрэн хөтлүүлсэн дөрлүүлсэн ёдрууд л оршоод байдаг.
Амьдраад байгаа мó гэхээр үгүй, салгалаад байна. Үйлдээд байгаа мó гэхээр үгүй. Юрдүүл сүйтгэнээд байна. Харахад үйлдэх алдан байна. Ажихад сэтгэх оюун нь байна. Гэвч ашиглаж байгаа ядрууд нь ховрхон байна. Тийм болохоор л өвгөд бид анх өнөө гарыг дүгж алчиж эхлэхээс өмнө хөтлүүлж дөрлүүлж ирсэн ядрууд бол үдэлцгээ гэдэг нь энэ өргөөнд байгаа 10 ядрынх нь хэдэн хуруу хөтлүүлээд байгаа юм. Хэдэн хуруу дөрлүүлээд байгаа юм гэдгийг шулуухнаар харах гэсэн юм. Явган нэрлэхвэ. Нэрлэхүүгээр багхан араа бодсноос бодоод яваагүй хэдэн өрсөд байдаг гээд яах вэ? Энэ бол ердөө л энэ замб нартын энэ цаг үеийн нийгэмд л үзэгдэж байгаа учиг. Үнэнхүү сэтгэлээр утгыг нь ажиад учгийг нь таниад үйлдэлдээ хэвшүүлж явж байгаа өрсүүд байдаг. Үүнийг хараад дагаж дуурайдаг өрсүүд олонх нь байдаг. Энэ олонх дотор харин учгийн таниагүйч явган нэр хичээж худал дур үзүүлээд л аль оройсныг нь дагаж аль чадалтныг нь дагаж шарвдганч байдаг. Энэ бол ердөө л энэ цаг үеийн энэ нийгмийн бүр углуургаар нь ухаж хэлвэл энэ хүмүүний алдатны л үндсэн авирал шахуу шүү. Өнөө гарыг өвгөд бид гол нь юу ч хэлчих гээд байна вэ гэхээр хэн нэгэн аль нэг үйлийг тулгагдсан хэрэгцээ шаардлагын үүднээс боджуулах ёстой байдаг гэдгийг л чалчих гээд ингээд алсаас нь тойроод л ард дээр нь шахаад л байгаа нин юм. Хэн нэгэн л байх хэрэгтэй. Түүнээс биш хинч биш байх яах юм. Хэлхий арга л байж яах юм. Арсны дор агсан атгхан мах чимхэн өөх байж яах юм. Ердөө л хэн нэгэн байхын тулд ядахна хэн гэдг нь гээс нь үл хамаарж хилэгдэж байгаа утгыг мөшгөх бодолтон байх ёстой. Хэн нэгэн байхын тулд хитэрч ятгах тусам, хитэрч дөрлөх тусам илүүтэй хянамгай суурьтай байх ёстой. Хэн нэгэн байхын тулд хэрэгцээ шаардлага эренбэл чаддаг байх ёстой. Хэн нэгэн байхын тулд эренбэлсэн учхаа эхнээс нь эхлээд өрцний цаадах сүн саятай өөрийн нүдний зүцгий аятай манхал шаардлагатай болно. Хэн нэгэн гэдэг. Харин тэр хэн нэгэн ямар нэг үйлийг гэдэг нь ямар нэг үйл бол ямар ч гэж байж болно. Ямар ч хэл байж болсон ч гэлээ өвгөд бидний өмнөх өндөр дээдүүд туулалтан, чадамжтан, мэдлэгтэн суутнуудын үлдээж өвлүүлж тоомлож товхоосноор ихтэн 99 багтана ядруудаа. 99 үчиг, 99 үйл, 99 ацаг, 99 хэрэгцээ шаардлага. Хүмүүний алдад 9 хүслээр хэмжигдэнэ. Хүмүүний заяа 9-ийг дүүргэж дүүрнэ гэдэг бол хүн төрлөختний хувьд бол хүмүүн биетний хувьд бол 99 үеийн үчгэл оршно ядруудаа. Тэгээд үүнийг мэдчихвэл нэг их бодгосхгүй өгөхгүй дөрлөхгүй байгаа хөтлөхгүй байгаануудад автаад байхгүй. Итгэлээ бүхлэх зүтгэлийг чинь гундаах гээд байгаад ятгагдаад байхгүй. Тоссон зүм мэдрэмжээсээ дутаагаад байхгүй. Тохоосон үүлийн алдын бэ нүү удмын үйл вэ нүү түүнээсээ
бэрхшээгээд байхгүй л болох байх та ядруудаа. Надад бас нэг бодлоо нэг тонгаагаад яхаар таны өмнө болсон болдог подкастт ороод бидэрт хэлээд Хэлцсэн үү? хэлсэн ойлгох гэдэг нь зүгээр биднийг Ядсан уу? Чэлцсэн бид ядсан. Чадсан үгүй нь мэдэхгүй. биднийг нэг жоох юмыг бодох та нар сөхөө аваач, бодооч, жоохон ажиглаач гэдгийг маш олон талаас хэлээд байна гэж би Ядаж байна. Тэгээд бид нэр тэгэхээр ядч л нэг ингэж бодох сөхөө авах гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна гэж би бодоод ойлгоод байгаа. Тэгээд ядчил нөгөө нэг бид нэр хүнийг таны ярианаас ингээд сонсохоор хин нэг муу гэж битгий хаад энэ муу байгаа юм байна. Энэ муу хүнтэй ч юм уу эндээс чи юу авах уу, юу ойлгох уу гэдгээ бодож эргэцүүлээс. Гэхдээ энэ бүгдийг эхний ээлжинд чи хүн өөрөө өөрийгөө ажиглаад чамд муу занч байгаа, сайн занч байгаа, чадварч байгаа, чамд аав ээж чинь өгсөн удмын өвгдээцүүдийн өгсөн мэдээлэлч байгаа, чадруудч байгаа. Энэ бүгдийг ажиглаад эхлээд өөрийгөө таниад. Тэгээ өөрийгөө таньдсан тань гэдэг нь бодох сөхөө, эргэцүүлэх, ажиглах, тунгаах гэд энэ бүгд өөр дээрээ суралцчаад тэгээд энэтэйгээ харьцуулж өрөөлийг болон бусдыг Суралцсангаа. суралцсангаа гэж би бодоогүй. Би эхлээд суралцаач өөрийгөө Нас чин хүрэхгүй юу? харин тийм байна. Тэгээд амар их юм хэцүү юм байна да гэж бодож ирсэн. Суралцсангаа юм байна. Суралцсангаа шүү дээ. Тэгээд эндээсээ энийг бодох гэдгийг та маш олон удаа хэлээд тэгээд тэр заяа гэдэг үгийг маш олноор тайлбарлаад бидэрт ойлгуулах гэдэг юм байна гэдгийг би саяхан л тунгаагаар нэг ойлгох гэж хичээгээд. Ердөө л та нар нэг зогсоод үзэх хэрэгтэй. Зог тусаад үзэх хэрэгтэй. Зог тусаад нэг эргээд харах хэрэгтэй. Та өдрүүдийг хараад байхад 13-ны 8-9 нь урагшаал хараад л амгаагүй айтай, хазааргүй айтай, хоосон дүүхэл зэдэл байх юм. Зайлуул та. Гэтэл унаг байснаа, балчир байснаа мартчих юм. Гэтэл тэр балчир байх үедээ хүмүүн гэдэг эргээд зог тусаад эргээд харахад хүмүүн гэдэг балчир ахуйда илүү дутуу элдв харилцааны элдв хэрэгцээ шаардлагын ацагт элдв хэрэгцээ шаардлагын дарамтанд орохоос өмнө тэр үедээ л хүмүүний сүнс илүүтэй өөрийн үүлийн, өөрийн удмын үүлийн, өөрийн энэ замбад унсан өчгөө илүүтэй тод илэрхийлдэг үе нь байдаг юм. Ёдруудаа. Тэгэмгүй нэг л их ажихаар, харахаар нэг л их сүрхий. Эдэр насныхан, нэг л их сүрхий, нэртэй устай цуутай, нэг л их сүрхий, ариун хэрэгцээтэй, нэг л их сүрхий, айхтар, үгтэй. Гэтэл үгээ мандаг суурн байна уу гэхээр үгүй бололтой. Хэлбрээ мандаг хийцэн байна уу гэд харахаар үгүй бололтой. Өрөөлд тунхагладгаан мандаг мөртөө юм болов гэхээр ховор бололтой. Өөрийн хүсдэг рүүгээ зүтгэхэд хэрэгцээтэй, шаардлагатай, чадамжтай болов гэхэд бас үгүй бололтой. Энэ болгон үнэ оногцсон тохогцсон сүнсэнд чинь ууг нь байга ухаантай юм, байлгаж тохоож өгөгдсөн ухаантай юм. Нэг л удаан зог тусаад эргүүлж болдог бол эргэж хараад, итгэж бардаг бол эргэж хар зогсоод, туулаа тунгаагаад, сүрэн тоншоод,
өөрийнхөө өргөстөө үннээрээ тулаад өөрийнхөө өвдгөө шалбал шалблаад өөрийнхөө сүудрээс жирхэлгүйгээр жиндүүлээд эрхийн цагт явдрууд нь хөөе. Ууг нь хөх толботонд ч ууг нь ихээхэн том боломж байгаа юм. Өмнө бид хэлэх гээд орхичихсан юм. Энэ удаа яах вэ? Тэр өртөөлөгчийн ард дээр нэгтгсэн явдал энэ өргөөнд үг эвлүүлж байгаа энэ хоёрын өдрийг хэлж болоод бичгэлснээс нь урам аваад гихүү хэлэхэд та өдрүүд нь энэ монголчуудаа бүгд л өөрөөсөө боломж гарвал нэг хаан хараатай ноён суудалтай л гэж мэднэ тийм үү? Мэднэ үү? Болж л өгвөл өөрөөсөө гадна өөр нэгэнд буруу гацгалчих гад болж л өгвөл өөр нэгнийг үүлэндээ зарчих гад байдаг та өдрөө тийм үү? Тийм ээ. Гэтэл энэ сайнаар бол яг хав саарн сүудэр нь энэ мөн сайнаар бол өнөө цутгагдсан химийн нөлөө өгөр гихүү давуу талаар гихүү ёдрууд минь үндэснэрээ уг нь ар байж чадах юм. Үндэснэрээ уг нь ар ноён байх боломжтой юм. Бүр үндэснэрээ шүү. Энэ бол ихэн ховор. Энэ бол ихэн олон зууны турш, ихэн ариун хугацааны турш эцэг өвөд бидний дээд сүд, бидний дээд чадамжтангууд, биднээс илүү хүчтэнгүүд, биднээс илүү итгэлтэнгүүд, биднээс илүү альва зүйлийн арыг таньдаг ухаантангуудын үлдээсэн мөр, үлдээсний хишиг юм. Түүнээс биш. Ёдор хуухаанууд нь чадамжтай да. Ёдор хуухаанууд нь энэ цаг үедээ бардамдаа бараад байгаа ч хэрэг биш юм. Зайлвал ууг. Гэт хэлчихээр чадаад байгаа нэг нь гомдчих байх та зайлвал та. Чадахгүй байгаа нэг нь гундчих байх та хөөрхийдөө. Үгүй хаа. Чадна гэдэг чинь ууг нь. Чадахын хэрээр өрөөлийг дагуулах ёстой юм ууг нь. Чадна гэдэг чинь чадахын хэрээр өөрийн тууллан өрөөлд илүү бүдрэхээс нь сэргийлж илүү өглөх ёстой юм. Тэгээд тосх нь ухааны хэрэг болохоос алба нь чадахын хэрээр өглөх юм, үлгэрлэх юм. Чадахгүй да харин гундаад байвал яах вэ? Одоо тэгээд гутраад л унах байлгүй. Гэхдээ чадамжтан байх тусам чадаж өөрийнхөө заяаг өнгөлж барахын хэрээр өрөөлийн заяаг өргөх ёстой юм. Ингэж чадах аваас халдвар шуухнаа тархаж байгаа итэ. Ариун хүмүүс дунд тахал түгж байгаа аятай л түүнийг таних нь таниад танихгүй ч дагаад нэгээс удмаас бусдаас улас өргөгддөг юм ууг нь. Зүүд өгчүүл энэ юм. Мууг модон улаатай гэж мэднэ та нар тийм үү? Тийм ээ. Хүмүүн муу болохоор би үүнийг чадах юм. Би үүнд гарц хэлж чадах юм гэдгээр тэнд заавал илүү учиг, илүү анхаарал өгж, илүү үгээр дэвсдэг юм. Гэтэл чадаж байгаа нэгнийг альва зүйлийг хэлбэр харагдуулж үйлдэж байгаа нэгнийг харчгаад үүнээс илүү барахгүй гэд өөрөө өөртөө ихэнх нь хориг тавьчихдаг юм. Зүүн
Түүгээр зүүрлээд өөрийгөө хурцлах ёстой юм. Арцах биш, хурцлах ёстой юм. Түүгээр жишиглээд түүнээс суралцах ёстой юм. Түүнийг хэсхийн оронд байна уу ёдруудаа. байна. Ухаж байна уу ёдрууд нь. чига. Дагаж будахчаан айдаж байна уу? Айдчих. Сүүлдээ бүр ингэж лавладаг болж. Өмнө нь бол ихэн өвгөд бид хөөрхөн дээврүүн явган баясалтайгаар үрс яаж байна? Дагаж бодож байна уу гэж байлаа да хөөрхий. Одоо гэтэл өвгөд бид хөрстөд ядаад гэж лавлаж байна. Айдаж байна уу гэд гордож байна хөөе. Бүр яй та вэз.